Эхнэрэл эмэгтэй хүн шиг амьдруул заяа. Та нарын эхнэрүүд чи яг эрэгтэй хүн шиг амьдрэх юм байл шүү дээ. Бүр өрөвдмөр, навсан айсан хувцастай, нүүр амаараа дүүрэн сэвх, нүүр амаан дүүрэн батга. Эрэгтэй хүний бүхснөөс муухай арьстай явдаг үсттэй. Та нар тийм юм бол эхнэрээ сайхан амьдруулаач. Тийм юм бол тэр эхнэрүүдээ тэр эрэгтэй хүний бүхснөөс сайхан нүүр амтай амьдруулаач. Үнэхээр тэгтэн та нар эмэгтэй хүнийг зутраач чаддаг шүү дээ. Ийм новшин лалрын зантайгаасаа болоод энд лайв хийж байгаа солонгог стресстүүлэх яг хажуудаа бүр химэлсээрээ байгаад бүр нүүр амын арзайлгаж барзайлгаад гидс гүзээ суулгаад дэлбэлцсэн. Тэгээ нөгөө эхнэрүүд нь юм хилдэггүй болохоор за миний хажууд энэ химлэгдээд одоо химлэгддгээр химлэгдчихлээ. Одоо хажууд хашааныхаа хүнийг цаашуул ажлынхаа хүнийг за бүр цаашаалвал энэ сошиал тэмдэж гай болоогүй хүмүүсийг өдөж хадгая гэд. Ингээ өдөж байгаа нэг жишээ. Ийм хүмүүст очиндоо би хуулийн хариуцлага хүлээх гэлгээ гэж одоо лайваараа хэлж байгаа санаа нь миний яг ярианы өнгө тооноос одоо тэ энэ байдал юм чанга хурц илэрхийлэлтэй тоон тэгээд тийм болохоор та нарт маань энэ солонгоо юу хэлэх гээд байна гэдгийг л бодоорой. Бусдаар яаж ярих нь тэнд хамаах уу? Угаасаа гоё ингээ уянгалж ярихаар хүмүүс бол бас ер нь бол иймэрхүү асуудлыг нэг ойлгохгүй шүү дээ. Тэгээд ийм асуудлыг нэг бас стресстгүй хэлэхч нөхцөл боломж алгаа. Дэмждэг шүү гэн баярлаа. Хажуудгаа гоё аваад явах хэрэгтэй л гэн. За сайн уу гэн. За цохон тэгээд үсээ гэл татаалаа. Үсээ хатаалаа. Тэгээд эхнэрээ сайхан аваа явчих чадахгүй гэсэн чинь зарим нэг ирчүүд бүр ингэрээ дараа боож өглөө. Угаасаа наад нэг мэдрэл нь манай 900 руу манай 900-ны соёл иргэншлээс ухарч явж байгаа. Өөр хүүхдээ хүчнэддэг хайр инрэл гэдгийг мэдхээ болсон. Хажуудах эхнэрээ сайхан амьдруулж авч чадахгүй байгаа. Хүн нэгдлийн үеэсээ бүр ингээд хүн чинь урагшаа дэвшиж, урагшаа харж дэлхийн ертөнцид юу болж байна? Ямар улс их орн сайн сайхан ажиллаж амьдарч байна. Манай улс их орн юунаас хамааралтай билээ. Би их орноо сайхан болгохын төлөө юу хийх үү гэж урагшаа тэмүүлдэг байтал уулам тэнэг болоод Монгол ирчүүд ухарч явж байгаа. Нөгөө үр хүүхдээ хүчндэх, эхнэр хүүхдээ зодох дээр үдчих бараг зодож нүддэг байсан юм. Хүн нэгдлийн үдчих бараг ер нь тэгэж эмэгтэй хүн мөн зодож нүддэг байгаагүй байх. Тэрнээс ингээ урагшаа явж шít манай ирчүүд. Нөгөө Мичин гаригийн бослог руугаа явж шít. Хогч нь мод хөмсгөн толгойднууд минь за. Тэгээ та нар эхнэрүүдээ сайн зодож нүдээд орой базах өгөхгүй. Секст бийгүү гар хангалах хийгээд нэг насаараа гойн би гоцон толгой царайлаад амьдар заяа. Огч нь баяртай. Ер нь бол тийм сте. Эхнэрээ жаргаавал, эхнэрээ халамжлаад байвал тэр эрэгтэй хүн хүнд юм хэлэхгүй байхгүй юу? Эхнэр нь гоё уламл эмэгтэй хүн ч уламл гоё олохын хоёроор л хажуудхаа гэдэг штэ. Хажуудхан зовоод байвал эмэгтэй хүн дандаа тэр хүнээс урвж харваж галтдаг. Тэгээ энэ олон ирчүүд яагаад ганц бий байна? Энэ олон ээжүүд яагаад ганц